Vision Group-ийн захирал анх хот найзтаар ирсэн байна. За өчигдрийн бичлэгийг үзсэн улсуудад мэдж байгаа. За 3 сарын 18 буюу Зэсүүд хүчний баярын өдрөөр би борлуулалт хийхээр болсон байгаа. iPhone Center-тэй. Тэгээ борлуулалтыг бол би тодорхой хэмжээнд бол хийж исэн. Гэхдээ бол онлайн төвшний нэг одоо мэдлэг мэдээллийг бол найзтаар ирж одоо Vision Group-ийн захирал анх хот дээр ирж явах болсон байгаа. Ингээд анх хот захирал бол тодорхой маш богино хугацаанд надад бас мэдээлэл байгаа. За ингээд хичээл эхлэе. За тэгэхээр ийм байна л да. Борлуулалтын саяхан миний амжилттай борлуулагч болох нууцуудыг хэлсэн юмсан. Тэгээд тэрнээс яг үндсэн ихний 7 үе шат байна гэж харж борлуулалт хийх гэсэн. Борлуулалт хийх. За тэгэхээр ямар ч борлуулалт хийхэд хамгийн эхлээд бэлтгэл ажил чухал. Бэлтгэл ажил болох тийм. Бэлтгэл ажил дээр бид нөгөө уулзалтанд авч явах материалууд те одоо жишээ бэлгүүдээр зогсож байгаа бол бараа материалуудынхаа сах өгөөд тавьсан туслах зүйлсэн тогт залгаад үзүүлэх байсан. Одоо юу гэдэг яг ингээд энийг ч үзчихээр үзчихсэн барааныхаа цэргийн дууссан ч юм уу гэх юм хөгийн үе ялдах таа. Тэгэхээр заав бэлтгэл ажлыг сайн. За уулзалтын нээлт. Хоёрдугаар уулзалтын нээлт бол клиенттэй уулзахад хамгийн эхлээд уулзалтыг маш тийм эерэг үр амьсгалтай болох зорилгоор тавьдаг. Тэгээс уулзалтын нээлтээр юм зарах зорилгоор Олчтой мэдчилгээ гэсэн. Эхлээд эерэг үр амьсгал бий болохын тулд мэдчилгээ нисгэж байгаа. Монгол ахуйч нь өөрөө их гоё. Тийм халуун дулаан ярианы үр амьсгал бий болоход мэдчилгээ нь өөрөө их гоё урт байдаг боломжтой. Чан та сайхан хаварч чинь үү? Хаварчаа сайхан болж чинь урт байдаг. Ингээ явахаар зэрэг нөгөөтэй яаж чад ажил үйл сайн бидтэй. Ингэж явахаар зэрэг сэдв халуун сэдв гэж бид нар асууж байна. Хүний сонирхолтой мэдээлэл. За дараа нь бүгдээрээ нөхцөл байдал дүнжичлэх. Тийм. Нөхцөл байдал дүнжийлэхийн хэмжээлэл та клиенттээр очиж уулзж байгаа. Тухайн клиент нөхцөл байдлыг ажиглах. Худалдагч хүн борлуулж байгаа худалдагч ихэд тэр хүний үнэ анализ. За жишээлбэл би ингээд бэлгүүдээр зогсож байгаа гэж бодоход ирэхэд нь л анализ хийсэн үг шүү. Тэр урдууршилтанд бид нар тэр хүнд жишээлбэл энэ хүн ямархуу юм зэн бараа сонирхох юм бай, тийм ээ. Одоо орлого үнийн хувьд юу байж болох вэ? Тэр ямархуу үнийн түвшин сонирхож байгаа бол тийм ээ. Гэх мэтээр ингээд энэ таамаглалууд дэвшүүлээд энийг шалгаж үнийг шалгаж асуултууд асуух замаар энэ бүх борлуулалтын үйл явдлын харилцаа учраас энэ заавч байнга асуултаар дамжиж борлуулалт хийх. Та бол асуулт асуу байнга. Энэ асуулт болгоомж нь ерөөсөн нөхцөл байдал дүнжиглэх гол нөхцөл чинь бол ингээд нөхцөл байдлаа дүнжиглэх дуусаа та барааны танилцуулга хийдэг. За дөрөвт бол барааны танилцуулга. Барааны танилцуулга бол ерөөсөн маш сонирхолтой байна. Тэрнээс биш энэ бол iPhone юм аа гэж танилцуулахгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл тэндээс маш сонирхолтой хинч одоо юм тийм сонсоод санаанаас гарахгүй тийм мэдээлүүд өгч чадвал сонирхолтой байна. Жишээ энэгээр чинь одоо бүр дэлхийн 4K камерт очсон Холливуд хэмжээний кино хийж болдог болсон шүү дээ. Гэдэг чинь тэр студийн нөгөө тэр киног чинь энийг бүр хийсэн байхгүй нэ. Фактууд. Энэ фактууд нөгөө хүний санаанаас гардаггүй. Тэгэхээр дараа нөгөө хүн чинь хэдийгээр танаас одоо борлуулагч хүний эцсийн зорилго бол яг одоогоор юм зараад мөнгө олох биш үү? Тэр хүнийг ирээдүйд ч одоо танаас авахгүй ч гэж болно. Гэхдээ ирээдүйд авахтаа танаас л авах юм гэсэн ийм сэтгэлийг үлдээж байгаа харилцааны үр чадвар гэж. Тэгэхээр тэр хүн өнөөдөр зүгээр сонирхоод ороод ирсэн ч гэж байна. Гэхдээ л дараа нь авах хөрөв iPhone Center дээрээс л авах юм биш шүү гэх юм. Бүр ингээд ингэж кодлогдсон харилцаа гэж. Энэ бол өөрөө бас л борлуулалт. Манайхан борлуулалтад заавал юм зараад мөнгө авсан байх. Тэгээд мөнгө үнэнч байдлыг бий болгох тусал. Ингээс үүдээ санал тавь. Та санал тавихад нөгөө тухайн хүндээ бид нар өөрчлөн бэлтгэсэн саналуудтай байх хэрэгтэй. Одоо ялангуяа том үнэтэй бараа зардаг тохиолдолд бол одоо хөнгөлөлт уушруулах юу байх юм те ингэв тэгэн тэр уушрууллаас санал гэж хэлдэг. Тийм уушруулж орно авах уу гэдэг. Авах уу. Өөрөлдөл тухайн хүнийг авахлах бүх нөхцөлийн хөлбөрөд өөрөлдөл татгалц гарахгүй санал тавих хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо манад нэг ийм юм байдаг 8 чамс гарч байгаа юм. Хятад стилтэй. За одоо энийг мяг гэж хүлээд үзье. Энэ хүн тэгэхээр яах нь вэ? 800 гэж хэлээд дараа 800 гэж хэлээд үзсэндээ нэг юм хачин хятад хандлагаар хатаад байдаг. Тэгтэл чинь хүн нэг сонсчод та нэгээр дуцсныхан дараа гоо 800 ярьж болно энэ гэж явахаар нөгөө бараа чинь яг жинхэнэ хүн юм биш ч байсан юм. Үнд ингээ эргэлзээд өрөлдөг. Тэгэхээр саналыг маш татгалз гаргахгүй юм байна. Та өөрийнхөө хэмжээд хамт байдаг чадлаараа байж болох хамгийн сайн саналаар бэлтгэж болох саналаа наймалцаад байдаг байхгүй маань. Тэгэж боддог. За ингээд хамгийн сүүлд нь болохоор энэ ингээд эсэргүүцлийг даган тудлах гэж шат гарч байна. Заавал ч ингээд хүн за таны санал тавихаар тийм үү за баярлалаа яа гэж авчдаг тохиолдол ер нь баг байдаг. Заавал ямар нэг эсэргүүцэл гардаг. За
жоохон үнэтэй юм эсвэл юу гэдэг юм за уулын ч одоо ийм том баймаргүй ингэмээр байна ч гэх юм бол янз бүрээс шалтгаан байдаг. Тэгвэл энэ эсэргүүцлийг даван туулах гэж боловсрогч харьцан өгч байгаа байдаг. Энэ болохоор яг хөхөр хүмүүний нэгдүгürt яаж маргаж болох вэ? Одоо нөгөө чинь одоо маань ахгүй байх нөхцөлөөр гаргаж ирэхэд бол янз бүрээр мяалаа хэлдэг. Тийм тэгтгэл юм байна. Тийм юм тэгсэн. Одоо юу гэдэг нь сайн ярил бид нар ингээд ийм брэнд зарж байна юм. Наа чин хятад хийсэн биш ч гэдэг юм те. Ингээд авахгүй болохоор ингээд өөрөөсөө ингээд түлхэхийн тулд шалтгаан хэлдэг. Энэ дээр манай утгач нар гаргадаг ямар алтай вэ? Өмөр тэр үнтэй үүдчдэг. Бүгд хятадд хийж байгаа шүү дээ ч гэдэг юм. Тэгж ярихгүй шүү. Энд чинь бол брэнд яасан хийсэн гэдэг. Тэгж хүнийг ерөөсөө эвгүй гэдэгт орж болдоггүй. Тэр хүн авахгүйгаа цайруулж одоо янз бүрийн ярьж болно. Тэгтэл та авахгүй байлаа ч гэсэндээ дараа авахтаа эндээс л авах юм сэтгэл үүдэх хэрэгтэй гэдэг шүү. Тэгэхээр одоо авсангүй зарим зах дээр ингээд юм зарж байгаас хардаг. Баахан үдчих байгаа авахгүй хоор авахгүйсэн бол яг ч үстэй юм байна. Тэгэл атдаг. Тэгж хийzээ ширэгдэж чи хөөж болж болдгоо байхгүй. Тэр хүн одоо авахгүй ч бол. Гэтэл тэр хүн дараа авах сэтгэл үүдэмэл гэсэн. Тэгэхээр эсэргүүцлийг даван туулахын хүн би танд одоо бодит эсэргүүцлийг болох хэрэгтэй. Үнэхээрээсээ тэр хятад гэдэг нь одоо тэгээд юм уу? Тэгэхээр авахгүй байж тэгээд юм уу? Тэгэхээр тэрийг олохын тулд тэгвэл би танд Индонезид хийснийг нь олоод өгч чадсан шүү дээ. Индонезид хийсэн байхгүй. Тэгэхээр чи хятадд хийсэндээ байна уу? Индонезид хийсэндээ байна уу гэдэг нь тэр эсэргүүцэл байна уу гэж биш болж. Индонезид хийснийг нь олоод ирвэл авахгүй. Жишээлбэл бодит эсэргүүцлийг ялгадаг бас нэг юм. Шууд газар дээр шийдвэрлэх. Жишээлбэл за наа чи жоохон тийм аа шууд хямдруулаад өгч. Тэгвэл та ийм үйлдэл хямдруул яах гэхээр тэгсэн ч гэсэн авахгүй болж бодит эсэргүүцэл биш үү? Тэгэл явсараа жинхэнэ бодит шалтгааны эсэргүүцлийн бодит шалтгааныг олох нь чинь нөгөө чинь хямдруул аач авдгүй ингээд байдаг яг цэц дотор хөнгөхгүй л байна. Тэнгүүд зэрэг яг тэр бодит шалтгааны болчихсон та энэ банкны лизинг томогдож байна шүү дээ. Тэгээд ингээд лизингийн санал болдог. Ингээд өөрөөр жинхэнэ бодит шалтгааныг олох хүртлээр та хэзээ ч төвчээр хатаж болохгүй байна. Ингээд хамгийн сүүлд уулзалтыг төгсөх 7 дугаар хаалтай. Зөв хамгийн сүүлд бид нэр бүтээгдэхүүнчлэгийг санал болгоод ингээд одоо нөгөө эсэргүүцлийг даван туулаад ингээд зарчлаа гэж бодъё. Тэгэх юм бол тэр үедээ эрэх холбоотой байх хэрэгтэй. Нөгөө бүтээл юмудыг аваад дараа та ингэж юм гэж энэ аюулч бол хэрэглэгчтэй эргэж холбогдох асуудал чинь. Яг бол манай чинь хэрэглэгчийн бүтээл авчаад балт ичдэг байхгүй. Тэгэхгүй. Жишээлбэл iPhone авсан жилийн дараа уцаас болох хэрэгтэй байдаг болж байна шүү дээ. Ямар стил юмнээсээ болоод дараа жил нь тэгээд 7 гарсан штэ та нэрээс өнөөс 6 цаа сайн юм байна гэж ингээл ярьчих хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй хүн хүлээгээс угддаг. Танахаас нэг удаа авсан гэдэг чинь уулна. Дараагийн загвар ирнэ гэсэн үг шүү дээ. Тэр тийм хүмүүсийг та нар бүгдээ авч чадсанараа эргэж байна гэж холбогдож байгаа. Ийм боломжтой. Тэгээд нөгөө хүнтэй тэгээд сайхан баярлалаа. Инээж өөрөөсөө ингээд даасч байгаа хүмүүсээс салах хэрэгтэй. Тэгэхээр тэр хүмүүс салахтаа авсан ч бай, аваагүй ч бай таны найз болохоос салах хэрэгтэй. Тэгээд эргэж ирнэ л гэж энэ зарчим. За маш баярлалаа. Ингээд 18-ны одоо миний борлуулалтын одоо үйл одоо ажиллагаанд борлуулалтанд худалдаанд одоо маш хүнтэй зөвлөгөө 7 зөвлөгөө өгсөн одоо их хот захиралтаа маш баярлалаа. Ингээд 18-нд уулзцгаая. За баярлалаа. Маш баярлалаа. За амжилт хүсье. За баярлалаа.